цэрэн цээжиндээ бөөрн бүсэндөө гэдэг шиг парламентын толгой дээр дараанаар гарч ирж сууж болохгүй шүү дээ. Засгийн газрын хамгаалтыг давах гэж үүлээ өвдөж байгаа. 126 гишүүн болон ерөнхий сайд ерөнхийлөгч улсын хурлын дараас бүртгэж бичихгүй байгаа байхгүй. Хөртэй сан ширээний араас дээрээс гишүүдийг харж суудаг ерөнхий сайдын тэр байр суурь бол үндсэн хуулийн дэг журмд ерөөс таарахгүй байна. Цөөнхийн өргөн барьс энэ хуулийг хэлцүүлэхгүй. Үзэгчдээ ICM-ийн мэдээллийн сайт энэ удаагийн ярилцлаганда улсын хурлын гишүүн Тэмүүжинг урьж ярилцлагад бэлэн болсон байна. За бид цаг үеийн асуудлаар зарим хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг гишүүнээс тодруулан авч үзэхийг одоо хүргэхийг хүсье. Тэгэхээр урилга хүлээн авсан танд юуны өмнө баярлалаа. Арчилсан намаас эхлүүлсэн намын дарга их хурлын дарга байх ёсгүй гэдэг зүйлийг ярьж эхлээд за улмаар одоо их хурлын дарга бол нам бус байх ёстой гэдэг нь хуулийн төслөөрөдөө явж байна. Тэгэхээр энэний үр дүнд их хурлын дарга ерөнхий сайд болчихлоо. Тэгэхээр одоо ерөнхий сайд танхимдаа суу гэдэг энэ арчилсан намын одоо энэ хуулийн төсөл эднийг ер нь эрх баригч нам хүлээн зөвшөөрөх болов гэдгээс ярилцлага эхлэх хүсэж байна. Их хурлын дарга буюу парламентын спикерийн тухай асуудлыг бол биднээс албан ёсоор өнгөрсөн намрын чуулганаар өргөн барьсан. Ерөнхий сайдын суудлыг их хурлын тархин дээрээс буулгая гэдэг тэр санаачлага бол тэрний урдлын хаврын чуулганаар албан ёсоор өргөн барьсан. Хилцүүлэг нь бол тэрний урдлын намрын чуулганы үед бас нэлээд дэлгэрэнгүй гарсан. Яагаад гэвэл ер нь бол улсын хурал чинь биднээс төлөөллийн арчлалын хамгийн чухал одоо парламентын нийтийн танхим гэдэг агуулгаар бид ойлгож байгаа. Тэгээ парламентын нийтийн танхим чинь олон ургалж үзэл олон намын тогтолцоон дээр суйрлаж явах хэрэгтэй. Гэтэл манай парламент өөрөө нэг намын хурал шиг болцсон. Сүүлийн 2 удаагийн 4 жилийн 8 одоо жилийн хугацаатай бүрэрхий хугацаанд хит олонх байсан. Тэр нам үндсэндээ бол улсын хурлыг намын одоо дотоод хурлынхаа нэг 2 дахь шат шиг болгоо хувиргацсан байсан. Ямар ч мэтгэлзээнгүй нам дээрээ гаргасан шийдвэрээ зөвхөн албажуулж идэг, конфт оруулж идэг хэрэгсэлтүүдий болоод за парламентын спикер буюу улсын хурлын дарга нь өөрөө одоо парламентын бие даасан байдлыг хангаж чаддаггүй. Парламент бол үндсэндээ нэг бол засгийн газрын хуулийн хэлтс шиг эсвэл эрх баригч намын одоо баг хурлын бас нэг арай нэг том болсон хуулбар шиг болчихсон байхгүй. Тэгээ арчилсан намын зүгээс бол ямар асуудал тавьсан байхээр ер нь биднээс ингээ мэтгэлцдэг парламенттай үүсэх хэрэгтэй байна. Парламентын арчил гэдэг энэ зарчим чинь Монгол Улсын хувьд бол тусгаар тогтнолын бараг суурь шинжтэй зүйл байна гэдэг. Тэгээ арчилсан намын мөрийн хөтөлбөр болон үзэл баримтлал дотор маш тодорхой заалтууд байдаг. Арчилсан нам бол парламентын засаглалыг төлөө байнга эрхэмлэж ажиллана. Парламентын арчлалын төлөө хатуу байр суурьтай байна гэдэг тийм үзэл баримтлалтай. 24 оны сонгуул болон тэрний өмнөх сонгуулиудаар биднээс бас сонгогчтой байнга амлаж мөрөөдөлбөртөө бичдэг зүйл нь бид парламентын арчлалыг бичүүлнэ л гэдэг тийм амлалт байгаа байхгүй. Тэгээ энэ амлалтынхаа өөрөнд бид бол ер нь бол зөвхөн хоосон ярих биш одоо бодит үйл хэрэг хийх ёстой. За нэгдүгüүрт нь бол ерөнхий сайдын одоо мэдээллийн цаг гэдэг улсын хурал дээр байгаа тэр механизмыг улсын хурлын асуулгын цаг болгож өөрчлөх ёстой байна. Ерөнхий сайд бол өөрийнхөө хүссэн зүйлийг улсын хурал орж мэдээлэл хийдэг. Улсын хурал гэдэг бол зөвхөн ерөнхий сайдын PR-ын хэрэгслээ өөрчилж. Харин эсвэргээр улсын хурал цаг үеийн болон ерөнхий сайдын бодлогоос нээлттэй чөлөөтэй асуулт асууж иргэдийн танин мэдэх эрхийг хангаж явах ёстой. Тэгэхээр энэ агуулгаараа ер нь бол улсын хурлын асуулгын цаг гэж нэрлээд ерөнхий сайд сөрөг хүчний лидер буюу цөөнхийн одоо намын даргач байдаг юм уу тодорхой асуудал дээр лидер үзүүлж байгаа тэр хүмүүс парламентын төвд мэтгэлцдэг чуулганы танхимын дунд яг ижил төвшөнд зогсож байгаад бодлогын зөрөөг асуулт хариултынхаа одоо агуулгаар ямар бодлого засгийн газар хэрэгжүүлээд ямар бодлого дээр нэрсэл үүсээд олон нийтийн аль дээр нэргэлзэж харах ёстой юм гэдэг тийм яриаг өрнүүлдэг талбар болгоё гэж шийдсэн. Тэгээд тэр хуулиа бол өргөн барьсан. Яг энтэйгээ зэрэгцээд мэтгэлцэн гэдэг бол ижил төвшний эрх мэдэлтэй, ижил төвшний байр суурьтай хүмүүсийн хооронд явагддаг учраас улсын хурлын толгой дээр буюу тархин дээр гарч суудсан хуралдаан даргалагчийн байр суурьтай, хээ хортой сан ширээний араас дээрээс гишүүдийг харж суудаг ерөнхий сайдын тэр байр суурь бол үндсэн хуулийн дэг журмд ерөөсөй таарахгүй байна. Монголын үндсэн хуулиар бол юу илэрхийлсэн бэ гэхээр ерөнхий сайдыг улсын хурал томилдог. Бас огцруулдаг. Ерөнхий сайд улсын хурлын өмнө ажлаа хариуцсан тайлгадаг.
Гэтэл улсын хурлын өмнө ажлаа хариуцсан тайлганд хүн улсын хурлын гишүүдийг дээрээс нь хараад одоо замдарсан дарга зэргийн өнгө аястай байгаа бол энэ өөр үндсэн хуулийн энэ саяны үзэл санаатай огт нийцгүй хэлбэр төрс байна. Дээр нь энэ саналыг хаана байршуулах тухай ямар ч хуулийн зохицуулт байхгүй байна. Зүгээр л тохиолдлын байдлаар ёслолын журам хариуцсан мэргэжилтнүүдийн байршуулсан санал судал нь Монгол Улсын үндсэн хууль болон хууль тогтоомжийн үзэл санаанаас гажууд байна. Тийм учраас энийг өөрчлөе гэдэг байдлаар одоо хуулийн төсөл өргөн барьсан. Тэгээ энэ хууль хараахан одоо улсын хурлаар орж хилцэж чадахгүй байна. Яагаад чадахгүйсэн бэ гэхээр дахиад улсын хурлын дарга гэдэг хүн намчрахсдаг. Нэг намд одоо үйлчилдэг. Тэр дундаа эрх баригч намын талын дуу хоолой болон байр суурийг хамгаалагч өнгөтэй байгаа учраас цөөнхөн өргөн барьсан энэ хуулийг хэлэлцүүлэхгүй. Тэгээд тэд бол ямар зовлон ярьсан бэ гэхээр эн чинь одоо оюун эрднийг ерөнхий сайд байхад үед өргөн барьсан хууль шүү дээ. За тэгээд манай ерөнхий сайд эмзэг байна, хамтарсан засаг байгуулчаад одоо нөгөө намынхаа даргаыг гойчлоод авах таагүй байна гэх мэтлэн одоо шалтгаан биш шалтгаан дурдж байсан. Гэхдээ биднес энэ хуулийг хэлцүүлмээр байна гэсэн. Тэгээд дараа нь Зандан шатар ерөнхий сайд болсон. Манай ерөнхий сайд улсын хурлын гишүүн биш учраас эндээс суудлыг болгочвол энэ чуулганы үүд рүү очиж гээд байна гэдэг бас шалтгаан биш шалтгаан ярьсан. Дараа нь одоо дөнгө шинэ байгуулагдж байгаа засгийн газар шинэ намын дарга одоо ерөнхий сайд болчлоо бас л хэцүү штэй гэдэг үг хэлж байна лээ. Тэгэхээр үндсэн хуулийн зарчим үзэл санааг тохиролцдоггүй. Түүнийг аль нь хэрэгжүүлэх биелүүлэхийн төлөө явах ёстой. Тэн дундаа арчилсан намын үзэл баримтлал мөрөө хөтөлбөр эсвэл энэ үйл хэргийнхаа одоо үнэт зүйл зарчим болгоцсон байгаа зүйл дээр манай нам бас одоо зөвшөлдөх боломж байхгүй. Бид шаардлага тавихаас өөр аргагүй. Ерөнхий сайдд одоо ингээд доор танхимд суухаар оюун санааны хувьд үзэл санааны хувьд ч гэдэг юм яг ямар өөрчлөлтүүд гарна гэж та бүхэн үзэж байгаа вэ? Нэгдүгээр би их олон яриан дээр хэлж байгаа. Монгол улс социализм үед бол даргын улс байсан. Дарга нар тусгай хангамжтай, дарга нар туслаа эрх мэдэлтэй, дарга нар ер нь бол удирдагчийг тойрсон тэр хэсэг бол одоо феодализм үеийн эзэд хадаас ч илүү одоо ард түмнээс тасарчсан тийм л байсан шүү дээ. Тэгээд иргэдийг бол одоо юу гэдгийг удирдахчаа дахин шүтжих хэвээр гэдэг тийм л одоо зарчим үзэл сурталтаар оршин тогтж ирсэн нэг. Тэгээд 1992 оны үндсэн хуулийг баталсан чөлөөтийн өрөө бид шилжсэн. Энэ дарга нарын ус байгаа болны одоо иргэдэд суурилсан нэг юм үг баа шүү дээ. Хүн болгон улс төрчд болгон хэлэх дуртай. Иргэн баян бол улс баян, иргэний эрх чөлөөтэй бол улсын тусгаар гэдэг нэг юм үгийг болон үндсэн хуулийн болон энэ шинээр бий болж байгаа улс орныхоо тулгуур зарчим болох гэж оролцсон. Гэтэл харамсалтай нь энэ зарчмаас бид ухраад дахиад дарга нарын одоо улсаа бүтээсэн. Одоо бол Монгол улс 3 даргын улс байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын дарга гэдэг 3 даргын л одоо тойрон эргэлддэг. Тэдний л санаа бодлыг тайван байлгаад тэдэнд л таалагдсан шийдвэр гаргаж ивэл улс орон доктортой одоо тайван амгалан байгаа юм шиг дүр эсгдэг тийм л улс бол орцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 3 даргын улсыг биднес болоод үндсэн хуулийн дээр байгаа хүмүүнлэг иргэний арслан нэмээ байгуулах хэрэгтэй. Ингийн тулд биднес бэлгэдлийн шинжтэй тэр дүр төрхүүдийг бас одоо зогсоох хэрэгтэй. Тэр 3 дарга чинь хаана байна? Бүхийн барилдаан болно энэ дээр гурууллаа. Найр наадам болно асрын хойморт гурууллаа. Улсын хурлын чуулганы толгой дээр гурууллаа. Парламентын толгой дээр дараа нь гарч ир сууж болохгүй шүү дээ. Ганцхан хүлээн зөвшөөрөх одоо хэлбэр төрсөл хуралдаан даргалж байгаа спикер л хуралдаанаа зохион байгуулахын тулд парламентын тархин дээр суудаг болохоос биш 3 дарга гуруула хээ хоортон феодал маягтай олбог дэвсүүлээд тэр сандал ширээ одоо үнэндээ манад бол одоо энэ ноён феодал ёс одоо бүр газар авлаа шүү дээ. Арчилсан улсоор орон аль болох минимал татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай хэмндэг даруухан байдаг байхад бид бол яаж гэнэ вэ? Зөвхөн л дунд зууны феодал ёсыг л одоо сэргийн тогтоогоод хин илүү тансгалж хин илүү материалын зүйлээрээ одоо бусдаас илүү ялгарч дээр нь гарч чадж байгаа л одоо
шудраг биш байсан ч гэсэн л дахин шүтэх ёстой гэдэг тийм дүр зураг руу орчлоо шүү дээ. Тэр дүр зургийнх нь гоо зүрийнх нь илэрхийлэл нь улсын хурлын тэр дээр гол болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр биднээс одоо энэ одоо алдаатай ойлголтоо засах хэрэгтэй. Эхний ээлжинд ерөнхий сайдыг буулгах хэрэгтэй. Ерөнхий сайд улсын хурл 126 гишүүнээс бүрдэнэ. Гэтэл улсын хурл 126 гишүүн болон ерөнхий сайд ерөнхийлөгч улсын хурлын дараас бүрдэнэ гэж бичихгүй байгаа байхгүй юу. Үндсэн хууль гэж юусоо бичээгүй. Тийм учраас бид бол одоо үндсэн хуулийн дагуу үндсэн хуулийн дэг журмын дагуу зохио байр суурьнд нь тавих хэрэгтэй. Ерөнхий сайдыг доошоо болгоод тэр нөгөө мэтгэлцдэг эндрийн харалтаа засгийн газрын гишүүдтэйгээ суулгах хэрэгтэй. Ерөнхий сайд засгийн газрын гишүүд энэ сууж байна. Энэ суудал дээр хэлж байгаа үг, тайлбарлаж байгаа мэдээллийнхаа ард энэ хүмүүс гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагатай үг хэлж байгаа гэдэг утгаараа хариуцлага хүлээх хэрэгтэй. Улсын хурлыг хуурж болохгүй. Улсын хурлын танхимд хотл хэлж болохгүй. Улсын хурл буюу парламентад үл хүндэтгэлтэй хандж болохгүй гэдэг тэр зарчмыг нь хэрэгжүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр суудлыг нь өөрчлөөсөөр авахгүй. Ер нь одоо арчилсан улс орнуудад яг ямар нэгэн та жишээ дурдж яриаш тий. Спикертэйгээ зэрэгцэн суудаг ерөнхий сайд гэдэг бол байхгүй. Энэ зүгээр манай улсад нэг сандал суудлын ялгаал болчих юм шээс гэж үзэх юм ярих хүмүүс байна л да. Та энэ дээр юу хэлэх вэ? Сандал суудлын ялгаа ерөөсөө биш. Энэ одоо зүгээр нэг хэлбэр хаана байрших тухай ерөөсөө яриа биш. Парламентын засаглал ганц парламентын засаглал биш. Бүгд 8 дахь улсуудад парламенттай холбоотой асуудал дээр хатуу нэг 3-4 зүйл байгаа юм. Нэгдүгээр парламентын байршиж байгаа барилгатай холбоотой. Парламентын байшин гэнүү, ордон гэнүү юу гэж нэрлэхээс өөр шалтгаалаад парламент хэвийн үйл ажиллагаа явуулах тийм боломжтой орон зай барилга боломжтой баярч байгаа. Тэр нь төлөөллийн арчлалын бэлэгдэл болж байгаа. Тэрэн дотроо парламентын музейтэй арчлалыг одоо танин мэдүүлэх бүр том сургалтын төвшиг. Тэгээд парламент нь одоо хурлаа хийдэг парламентын түүхийн гол их үүсвэр ард түмний эрх мэдлийн их сурвалж байгаа байхгүй. Гэтэл биднээс одоо хаар бүгд улс парламентын засаглалтай мөртлөө төрийн ордонд төр гэж хэний хэлж байгаа. Эрх мэдлийг хуваарлцсан мөртлөө эрх мэдлийн хуваарлтууд нь холидоо суцсан. Бусад улс орнуудад парламентын спикер, ерөнхий сайд, ерөнхийлөгч нь уулзахдаа протоколтой уулздаг. Манад бол нэг байшин дотор бүр тусдаа уулын нэг аманд очиод амьдарч байгаа. Тэгэхээр энэ өөрөө арчилсан улсын үндсэн хуулийн эрх мэдэл хуваарлтын зарчмыг хэлбэр дүрсээрээ бүр маш их гажуудуулж эвдэж байгаа үзэгдэл байгаа байхгүй. Тэгээ энийг засах тухай ярианд концепцийн үзэл баримтлалын бөгөөд зарчмын асуудал болохоос биш зүгээр нэг байшин сав сандал суудлын асуудал ерөөс биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ ордноос энэ байшингаас яаж засгийн газар гарах вэ? Арчилсан улс орнуудад парламентын одоо байшинд иргэдэн орж ирнэ гэдэг нь өөрөө өөрийнхөө байшинд орж ирж гин гэж ойлгож байгаа. Гэтэл манад энэ байшинд орж ирэхэд бол засгийн газараас зөвшөөрөл авч байгаа. Засгийн газрын хамгаалтыг давах гэж өвлөө үзэж байгаа. Засгийн газрын тогтоосон дэг журмын хүрээнд нэг одоо юу гэдэг нэг хүнээс юм гуйгаад гойсон хэмжээ дотроо тий одоо айдас үүстэй алхаж байгаа юм шиг юм болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид одоо өөрчлөх хэрэгтэй. Хоёрт нь парламентын байшин өөрөө парламентын суверенитет гэж ярьдаг. Парламентын бие даасан бүрэн эрхт байдлыг бас тодорхойлдог. Гэтэл энэ байшин дотор сайд нь илүү эрхтэй байна уу? Эсвэл ард түмний төлөөлөгч илүү эрхтэй байна уу? Та бүхэн анзаараарай. Сайдуудын одоо өрөө таслага хурлаа хийж байгаа заал танхим гэтэл улсын хурлд нь заал танхимд хүрэлцэхгүй. Ингээ харахаар бид бол үндсэндээ засгийн газрын хавсар хуулийн хэлтс гэдгийг байшингаар өөрчлөж яаж гинөө илэрхийлж шít. Тэр энийг бид зогсоох шít. Уучлаарай. Одоо яг цэрэн цээжиндээ бөөрн бүсэндөө гэдэг шиг тий хаана хин байших хэвээр тэр үндсүүлийнхэн дэг журмаар одоо байршиж авахгүй бол бүх юм найзан дундаа яваад байвал энэ чинь одоо хууль тогтоох байгууллага ажиллахгүй хувилдааны одоо байгууллагууд оршин тогтнож байгаа юм шиг болоод байна шүү дээ. Ард иргэд ч гэсэн хардтана. Ард иргэд ч гэсэн яг уу одоо итгэл алдарна.
Ойрын хугацаанд танай бүлгийн гишүүд энэ асуудалдаар одоо санал хүсэлт солилцсон, байр сууриа нэгтгсэн ийм зүйл байгаа юу? Бүлэг байр сууриа нэгтгээд энэ хуулиудыг хамтран өргөн барьсан. За одоо бид бол түрүү яагаад энэ хуулиуд урьдчилахгүйсэн бэ гэхээр парламентын спикер буюу улсын их хурлын дарга нэг намаас хэд хамааралтай намчрагсан өнгөйстэй байсан учраас цөөнхийн буюу сөрөг хүчний дэвшүүлсэн санаа өргөн барьсан хуулиудыг хилцүүлэхгүй ингээд удаад байсан. Одоо бид бол тэгвэл бид парламентын спикер буюу улсын их хурлын даргыг намаасаа түтгэлцэх юм уу эсвэл энэ намын улс төрөөс хамааралтай байгаа байдлыг зогсооё гэдэг хуулио өргөн бариад хилцүүлэг рүү оруулсан. Энэ хилцүүлгийн дараа бол өсөн үсээгүй спикер төвч байх байр сууринаасаа цөөн хөргөн барьсан уу, олон хөргөн барьсан уу, засгийн газраас оруулж ирсэн үү, сөрөгчнөөс оруулж ирсэн үү үйл шалтгаалаад хууль ном төрмийнхээ дагуу хугацаанд нь асуудлыг хилцүүлдэг болох баг. Ямар нэгэн байдлаар эзэн боолын харилцаа, эзэн хамжлагын харилцаанд биш, эрхчлөөтэй иргэд хамтаараа өөртөө засаглаж байгаа. Засгийн бүх ард түмнээс үүсгэлтэй учраас. Тэгэхээр биднээс нэр томьёо, байшин, суудал гэх мэтлээ энэ зүйлс жижиг юм шиг боловч том өөрчлөлтийн эхний одоо тэр хөшүүрэг байхгүй юу? Нээлттэй ярьсан танд баярлалаа. Ярилцлагын төгсгөл танд нэмжлэх зүйл байна уу? Алгүй. За баярлалаа.